1971 онд анх Улаанбаатар хотоос сэрэг татагтаад Дорнотын Чоосот хэлийн хороонд одоо цэрэг төрөөчээр албааж байгаад 1973 онд 72 онд одоо энэ хүчний гэлбэг татагтаа Тамирчин хугацаа цэргийн албаа агчаар ажиллаж албаашж байгаад тэгээд 73 онд хойш Москвагийн улс төрийн дээд сургуульд Хэлийн цэргийн улс төрийн дээд сургуульд явж 78 онд төгсөөд Ховдод 78 оноос 85 он хүртэл ажиллаад дараа нь намын дээд сургууль төгсөж Дорнод аймагт 87-оос 90 он хүртэл тэнд албашиж байгаад 1990 оны 5 сард Увс аймгийн Хэлийн одоо аппарат тэр үед одоо Хэлийн аппарат нь хороо олж исэн. Хэлийн хорооны улс төрийн орлогчоор начин даргын одоо ажлыг авч томилогч ирсэн. Манай ангийн захирагч Кээс орондоо бүх мөрнөөс ахгуулаад Даваст өмнө говийн одоо юу өөргнөр заашээр хар цагаасны пост нисхийн постонд хүртэл очиж улсын хэлийг хамгаалж байгаа байдалтай бүрэн танилцуулж ажлаа бүрэн хүлээж авсан. За манай хэлийн аппарат их цонхон орон тоотоо улсын хэл хамгаалтыг одоо гэрээт хэлчдээр одоо хамгаалж байсан. За гэрээт хэлчдийн одоо хамгаалалт бол үндсэндээ гэр бүлээр ер нь хүнд нөхцөлд ажиллаж амьдарч байсан да. Ёстой энэ зэтгэл зүрх байнгчээр улсын хэлийг одоо хамгаалъя гэсэн ийм бор зүрхээр хэдэн ахлагч нар одоо гэр бүлээр нэг уулын аманд бууж нэг хоёроор буугаад улсын хэлийг хамгаалж исэн. За энэ улсын хэлийг хамгаалахдаа ер нь постоор дамжиж хамгаалдаг. За постон дээр бол 2-оос 3 гэр. За дээдлэн 4-5 гэр байдаг. За ахлагч нар ингээд постноос ахаад хэсэг рүүгээ 1-2 ороо явж улсын хэлийг хамгаалдаг. За улсын хэл бол найрамдлын хэлгээд энд л бол хамгаалтын ямар ч нэг инженерийн тоног төхөөрөмж байхгүй. За хоёр талын оршин суугчид ард иргэд бол харилцсан одоо ерөнсөө миний энэ улсын хэл эгээр зөрчиж болохгүй гэсэн тийм одоо юу зуршил байхгүй. Дуртай үедээ биендээ очдог, ордог, гардаг ийм зуршилтай байсан. За улсын хэлийг одоо найрамдлын хэлийг хамгаалалтаа болох ийм шилжилтийн нарийн үе рүү шилжсэн. Зөрчил бол одоо хуучин хэв загвараа хоёр талын оршин суугчид хадгалах үүднээс зөрчил их гардаг. Байнгын их зөрчил гарна. За энэ хэлийг хамгаалаад ирэхлээр сүүлдээ бол хоёр талаас бие биенээс одоо малын улгаан хэрэг их гардаг байлаа. Одоо манайхаас дотоодоос адуу малыг хөөж гадагш туваа руу оруулдаг. Туваагаас одоо алдсан адууныхаа оронд адуугаа олж ирэх гэж бас манай улсууд орж адуугийн одоо хөөж ирдэг. Харилцан их зөрчил их гардаг байлаа. За улсын хэлийг 90 оноос хороо болоод 94 онд анх Ховд аймгаас одоо 50 ширхэг цэрэг ирсэн. За анх цэрэг ирээд ерөөсө цэргийн хангалт хэлийн застав бэхжүүлэх талаар одоо газрын даргын тушаал гарч застав пост байгуулах, застав байгуулах. За цэрэгийг одоо орон гэр хангалтаар хангах гэдэг одоо жинхэнэ хорооны үйл ажиллагаа одоо эхэлсэн шилжилтийн үе. За анхны заставыг одоо бүх мөрний заставыг Өгөнхүү гэдэг баригадын даамалтаа анх 95 онд барьж ашиглалтанд оруулж исэн. За энэ анхны застав юм гээд одоо манай хэлийн алууны ахлах офицер Жөгдөр дэд орондоо тэнд очиж одоо анхны
заставуудын үйл ажиллагааг хэвшүүлэх үүднээс төр ажилласан. За энэс салбарлаад энэ асхтын постондор бас явж асхтын наадал нисэх онгоцны буудал дээр хэдэн богоонч хөлдсөн 94 он татан богдож тэр. За тэн дээр цэвэн гэрэл ошууч одоо ирж эхнэр хүүхдтэйгээ хамт тэнд ажилладаг. Цаашдаа нөгөө асхтын постон дээр зэргүүдээ гаргаж харуул манаага шалгадаг. Нааша цагаан төнг рүү бас явж үйл ажиллагаа явуулдаг. Иймэрхүү хүнд нөхцөлд манай хэлжтэй хэлээ хамгаалж байсан. За зэрэгтэй болж эрэгтэй зэрэг одоо хэдэн зэргүүдээ хоёр гэр бариад мөн цэргийн галзуухыг гэрээр хийгээд үйлчилгээний одоо халуус юуны газрыг бас гэртгээгээд ингээд 4-5 гэр барьж анх цэргийг хүлээж авсан. За үйл хөөтрээд ирэх үед бид 93 онд энэ жижиг соёлын төвийг байгуулсан. Тэр соёлын төвөө чөлөөлж цэргийн байр болгож одоо ажилласан. За цэрэг дааштай одоо яах гадна талбайд одоо жагсаал сургуулиуд өвөл бол гэрт байхад л их хөндрөлтэй цэргүүд усан дорох газар хэрэгтэй. Гээд ажилчид нэмэгдсэн анхны цэрэг аваад одоо тэгж ажил хил хамгаалах ажил эхэлсэн байна. За үүнээс гадна манайх хүч хэрэгсэл техник хүч хэрэгслийн хувьд бол их цонхон. За нэг 2-3 машинтай нэг сонсмолтой. За энэ 369 холбооны 169 байсан. 0010 06 00 17 0016 гэсэн хоёр нөр. Хоёр жирээстэй дуудлагаар хэл хамгаалтанд ашиглаж ундаг. Та холбооны одоо 129-р 29 гэсэн станцтай. За энэ бол одоо застаа уттага алдан оног одоо холбоо барина. За сайлгч онгортой Тэнгэрийн муу хотл бол одоо бас холбоо харилцаа бол барихд их хэцүү хүн ийм байсан. За тэгээд энэ постууд ягаад хоёр застаа өглөөд 94-95 онд 90 шилжилтийн үед яасан. За 95 онд одоо Увсан өндөр ангасмаас нэг 100-аад агт хөлөг анх худалдаж авч шилжилтийг ундаг хэрэгслээр хангаж эхэлсэн. За хоол хүнс бус юмнуудаа захаас худалдаж авч захын угаар одоо цэрэг арма тижээж тэгээд тэрнийг сургаад энэ пост заставуудаа хөөрлж эхэлсэндээ дээр. Ингээд удирд газраас ч одоо хүч хэрэгслийг илгээж нэмэлт хүчээр тесийн чиглэлийн одоо хамгаалтыг бол 100% тесийн чиглэлийн хэл хамгаалтыг зохион байгуулж байсан. Ой ирж цагаан байдалтай уйлдуулж. Ингээд манай баруун хэлэх хязгаар одоо асхтаас эн чинь баг көвсглийн юуны бол хүртэл хариуцдаг байсан энийг одоо өнөөдөр бол нэг 3 отрод хамгаалж байна шүү дээ. Одоо 4 чотрол цагаан уртаа. Цагаан урт бол бас хэмжээнд асхтын хэсгийг бол шилжүүлж өгсөн. Нааса баруун торооны комендатур гэж байгуулагдаад тэнд чинь тэсээс цааш учаастыг одоо нисхийн пост хүртэл одоо шилжүүлж өгсөн. Нисгээс цааш хэсгийг бол за захындхийн тэсийн одоо энэ бас комендатур нэртэй анх байгуулагдаж одоо отрод болсон. Тэнд одоо шилжүүлж өгч. Тэгээ ачаал бол эрс багсаж одоо орчин үеийн одоо улсын хэлийг хамгаалах ийм хүч хэрэгсэл өнөөдөр бүрэн бүрэлдсэн гэж ингэж үзэж өнөөдөр хүртэл. Тэр улс төрийн ажил хийж явахад бол хамт олонны төрийн бодлого шийдвэрийг хөргөхийн тулд тэр 90-ад онд чинь нэг ведо анхаач. Тэгэд энэ хэлээр явахад ерөөсөө одоо ведогоор кино үзүүлдэг. За ведо киног бол би пост болгондоор очиж хөргөж гаргаж тэр үед л одоо тэр хамгийн шилдэг сурчлагын хэрэгсэл байсан да одоо тэр. Тэгээ энэ ган 166 та энэ цэрэн живэн жолооч нь
цэрэн жимчийн хаяад очиж дуулж өгнө. Одоо цэрэн жимч бас дуул хавь ястаа нэ. Тэгээ хажуугаар нь ведагоо үзүүлнэ. За би зөвхөн өөрийнхөө талын пост харуулуудаар тэр видео гаргаад зогсоогоо. Би Орос холбооны улсын одоо хэлжт застав дээр очиж тэр видеог гаргаж өгч ийсэн. Тэгэхээр энэ улсын хилийг 2 бүрэн эрхтийн гарын үсгтээ би улаан нүүлэхтэй. Аль ч уушаасаар ороод одоо Монгол гэхгүй Орос гэхгүй ингээд 2 килийн постуудаар явж видеог нь үзүүлдэг байлаа. Баруун бүсийн 1993 онд баруун бүсийн орлого соёлын арга хэмжээ болж Баян-Улгийн аймгийн Отродын төв дээр ховд Баян-Улгийн манай цагаануураас ингээд 4 хэсгээр цуглаж баруун бүсийн урлагийн тоглолт болж исэн. Тэнд манайхан очиж тоглож 2 дугаар байранд орж илээ. Хэдийгээр цөөхөн ч гэсэн бас яг энэ том отродын буйрэлтгөөний ядалаар эрэлтгөөнтэй одоо орлого соёлоор оролцоход бас өчөөгөө тавихгүй одоо авиас байсаа гэдэг ард түмэнд. Тэгээд за жилдээ нэг одоо ер нь тийм урлагийн групп руу юм нэг 60-аас тогтдог 5-6 хүнтэй л явна шүү дээ. Одоо тэгээд дээр нэг баян хөгжимтэй юм уу нэг гитартаа одоо банзан гитартаа тэрхүү байдлаар сурчлагын явуул бол хэсэгч явуулдаг байлаа. Надаас өмнө ажиллаж байсан одоо улсууд энэ улсын хил хязгаарын одоо бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх энэ үйлсэд хөнөөрөө оруулсан энэ ангид одоо аль пааж байсан нийт көмсөдтэй бас талархал илэрхийлье гэж бодож байна. Ингээд цаашдаа манай Монгол улсын хил халдваргүй тархан байдлыг бас сахин хамгаалах үндсөөрөө манай хилжид нэр төртөө сайн биелүүлж үеийн одоо өв залгамсарсан сайхан одоо хилждийг төрөөлж улс их орныхоо батлан хамгаалах хүч чадлыг одоо бэхжүүлж үйл ажиллагаанд шинжлэх ухааны тэргуун зэргийн ололтуудыг нэвтрүүлж ажиллахыг хүсэж байна.